цаг гаргасан баярлалаа Мишель. Америкийн Нэгдсэн улсын тариф нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсгэж салбаруудад хүчтэй нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Энэ нь дэлхийн хөнгөн цагааны зах зээлд ялангуяа хятадд хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ? Right, so the US tariff is definitely shifting the global supply. Тийм ээ. Америкийн нэгдсэн улсын тариф дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ хөнгөн цагааны зах зээлийг ganхуулж байна. Задлаад харуул Канада, Арабын нэгдсэн Эмират улс нь Америкийн нэгдсэн улсын анхдагч хөнгөн цагааны хамгийн том нийлүүлэгч бөгөөд нийт импортын 86% орчим хувийг бүрдүүлдэг. Тиймээс мэдээж хэрэг эдгээр улсуудад хамгийн том нөлөө мэдрэгдэхээр байна. Тийм ч учраас Канада улс бусад экспортын зах зээлийг хааж эхэлж магадгүйгээс гадна нийлүүлэлтээ Европын холбоо руу илүү шилжүүлж магадгүй байгаа. Гэхдээ нэг анхаарах зүйл байгаа. Европын холбоо хөнгөн цагааны үйлдвэрлэлийн хит өндөр гарц алдагдaltaй үргэлж тэмцээр ирсэн. Тиймээс импортын хөнгөн цагаанд илүү хамгаалалтын арга хэмжээ авч магадгүй. Ингэснээр Канадад ирэх худалдааны саад дотор улам нэмэгдэж болзошгүй гэж харж болно. За нөгөөтэйгүр Арабын нэгдсэн Эмират улсад өөр зах зээлийн сонголтууд байгаа. Тэдгээрийн нэг нь Япон улс. За Япон одоогоор Арабын нэгдсэн Эмиратын экспортын гол зах зээлүүдийн нэг бөгөөд одоогоор ямар нэгэн худалдааны хязгаарлалт тавиагүй байгаа. Тиймээс Арабын нэгдсэн Эмират улс Япон руу хийх хөнгөн цагааны экспортоо нэмэгдүүлж магадгүй. За хамгийн сонирхолтой нь Японы зах зээл удаашралтай байгаа ч хөнгөн цагааны импортоо нэмэгдүүлсээр байна. Тэгвэл одоо Хятад яах вэ? Хэдийн Америкийн нэгдсэн улсын хөнгөн цагаанд 70% өндөр тариф ногдуулсан ч Хятадын хөнгөн цагааны экспортод үзүүлэх шууд нөлөө нэлээд хязгаарлагдмал гэж бодож байна. Учир нь Америкийн нэгдсэн улс Хятадын нийт хөнгөн цагааны экспортын ердөө 1 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тиймээс гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хит ягаан туяа, нарны зай зэрэг бусад салбаруудад энэ нь хэрхэн нөлөөлөх вэ гэдг нь хамгийн том асуулт юм. За жишээлбэл агаар жуулагчийг авч үзье. Америкийн нэгдсэн улс өмнө нь Хятадын экспортын хамгийн том зах зээл байсан. Гэвч тарифын дараа экспортод эзлэх хувь нь 25%-аас ердөө 10% болж буурсан нь мэдгэдэггүйц цохилт болсон. Цахилгаан автомашины хувьд одоогоор тийм ч их нөлөө үзүүлээгүй байна. Хятад улс дэлхийн хамгийн том цахилгаан машин экспортлагч хэвээрээ байгаа. 3 дугаар сард судлын автомашины борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 38% өссөн. Тиймээс тариф нь хөнгөн цагааны зах зээлийг бүхэлд нь өөрчилж байгаа нь дамжиггүйч салбар бүс нутгаас хамааран үр нөлөө нь өөр байгаа. Үүнтэй холбоотойгоор улс орнууд худалдааны шинэ гарц хайж стратегийн өөрчлөлтөд дасан зохицох хэрэгтэй болно. Энэ оны 2 дугаар хагас хөнгөн цагааны үнийг ямар байдлаар төсөөлж байгаа вэ? Тарифт үн ямар байдлаар нөлөөлөх бол? Өнгөрсөн жилүүдийн түүхээс харуул Америкийн нэгдсэн улсын тарифын өөрчлөлтүүд нь хөнгөн цагааны үнд нөлөөлөх гол хүчин зүйл нь байж ирээгүй. Өөрөөр хэлбэл тариф Лондоны металлын бирж болон Шанхай фьючерс бирж дээр хөнгөн цагааны үнд харьцангуй бага нөлөөтэй байсаар ирсэн. Харин дэлхийн эрэлт нийлүүлэлтийн суур үзүүлэлтүүд нь зах зээлийг тодорхойлсон хэвээр байгаа. 2018 оныг жишээ болгон авч үзье. Дональд Трамп хөнгөн цагаанд 10% тариф тогтоох үед Лондоны металлын бирж болон Шанхай фьючерс биржид хөнгөн цагааны үн 2 сарын дотор 8-аас 10% унж байсан. Гэхдээ дараа нь юу тохиолдсон гэж ердөө сарын дотор Шанхай фьючерс биржид хөнгөн цагааны үн 10%-аар харин Лондоны металлын биржид үнэ нь 27%-аар иргэн сэргсэн. 2024 оны 8 дугаар сард Жо Байден тарифыг 25% болгож нэмэгдүүлэх үед уналт гэхээсээ илүү өсөлт ажиглагдсан. Энэ хоёр биржид хөнгөн цагааны үн сарын дотор 4-өөс 9%-аар өссөн юм. Америкийн нэгдсэн улсын төв хэсгийн мужуудад хөнгөн цагааны премиумд тариф илт нөлөөлсөн. Тариф хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 3 дугаар сард тонн нь $800 давсан. 3 дугаар сарын 12-ны өдөр тариф хэрэгжиж эхэлснээр хөнгөн цагааны премиум буурч эхэлсэн. За оны 2 дугаар хагаст хөнгөн цагааны үн өснө гэсэн эерэг хүлээлттэй байгаа. Бүгд найрамдах Хятад ард улс гарцаа хязгаарлаж, энэтхэг болон Индонезид төслүүд хойшлогдсноор нийлүүлэлт харьцангуй бага дүнгээр нэмэгдэхээр байгаа. Эдгээр хүчин зүйлсийг тооцоолвол хөнгөн цагааны үн 2025 онд Лондоны металлын биржид 4.6%-аар өсөж, тонн нь дунджаар $2,537 болох тооцоог гаргасан. Шанхай фьючерс бирж дээрх үнээс өндөр дүнгээр арилжаалагдсан хэвээр байхаар байгаа. За дүгнэж хэлбэл хэдий тариф анхаарлын төв байгаа ч нийлүүлэлтийн хязгаарлалт өндөр эрэлт зэрэг зах зээлийг хөдөлгөхөөр байгаа. 2025 оны Хятадын хөнгөн цагааны эрэлт нийлүүлэлтийн динамикийг та ямар байдлаар харж байна? Аль салбар өсөлтөд гол жин дарах бол?
Ерөнхийдөө энэ онд Хятадын хөнгөн цагааны эрэлт нийлүүлэлтийн талаар бид эерэг хүлээлттэй байгаа. Эрэлт 3.3%-аар, нийлүүлэлт 1.2%-аар өсөх төлөвтэй байгаа. Өөрөөр хэлбэл эрэлт нь нийлүүлэлтэд давхаар харагдаж байна. Энэ зөрүүний үр дүнд зах зээл тогтворж болно. Задлаад харуул автомашин болон удаан эдлэгээтэй бүтээгдэхүүн өсөлтөд гол түлхэц болохоор байна. Энэ нь барилга бүтээн байгуулалтын ажил саарснаар буураад байгаа эрэлтийг дэмжих болно гэж үзэж байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын тарифын тухайд бол нэлээд том нөлөө үзүүлэх юм шиг сонсогдож байгаа боловч бүгд найрамдах Хятад ард улсын автомашин үйлдвэрлэгчдэд үзүүлэх шууд нөлөөлөл нь яг одоогоор бол том бага түвшинд байна. 2024 онд бүгд найрамдах Хятад ард улс Америкийн нэгдсэн улс руу 116 мянган тээврийн хэрэгсэл экспортлсон нь нийт автомашины экспортын дөнгөж 1.8%-тай тэнцэнэ. Тэгээд үүний дийлэнхийг бүгд найрамдах Хятад ард улсын дотоодын брэндүүд буюу GM, Ford зэрэг Америкийн нэгдсэн улсын брэндүүд бүрдүүлсэн. Харин хамгийн хүнд цохилт автомашины сэлбэгийн экспортод очиж байгаа. Хэдхэн сарын өмнө 10% байсантай харьцуулахад одоогоор 125%-ийн тарифтай нүүр тулж байна. Тэгээд Америкийн нэгдсэн улс борлуулалтын нь 15%-ыг бүрдүүлдэг гэдэг утгаараа нийлүүлэгчдэд зарим талын сорилтуудыг бий болгож болох юм. Гэхдээ нөгөө талаас нь харуул бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын шинэ бүтээгдэхүүн худалдан авъя үндэсний аянтай холбоотойгоор хэрэглээний барааны салбарт хөнгөн цагааны эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Мөн дахин боловсруулдаг материалыг илүү олон хэрэглэгч сонгох болсонтой зэрэгцэн сав баглаа боодлын эрэлтч өсөх хандлагатай байгаа. Харин нэг салбарт хүрэлт ажиглагдаж байгаа нарны эрчим хүчний хүчин чадлыг тэлэх. Өмнөх жилүүдтэй харьцуулахад тус салбарын өсөлт удаашрна гэж бид тооцоолж байгаа. Тэгэхээр товчхондоо авто зах зээл болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байх болно. Барилгын салбарын өсөлт удаашрсаар байгаа. Тарифын зохицуулт сэлбэгийн экспортод нөлөөлөх магадлалтай. Гэхдээ нийт эрэлт өндөр түвшинд хадгалагдаж байна. Хятадын ган болоо засгийн зах зээлийн төлөвийг хэрхэн харж байна вэ? Ирэх саруудад тариф тус улсын гангийн экспорт засгийн зах зээлд ямар нөлөө үзүүлэх бол? Бид бүгд найрамдах Хятад ард улсын гангийн экспортыг энэ онд 9-өөс 14%-аар буурна гэж таамаглаж байна. Олон улсад худалдааны хамгаалалтын бодлого эрчимжиж байгаатай зэрэгцэн энэ нь 2020 оноос хойш анхны уналт болохоор байгаа. Бидний тооцоололоор нэмэлт тариф тогтоолгосон эсвэл тогтоолохоор байгаа улсууд Хятадын нийт экспортын дор хаяж 50%-ыг бүрдүүлж байгаа нь өнгөрсөн оны 9-р сарын 29%-ийн түвшнөөс өссөн үзүүлэлт болж байна. За танилцуулсан нэмэлт тарифууд Хятадын гангийн үнийн өсөлтөх чадварыг бууруулах эсвэл бүр арилгах хэмжээний өндөр түвшинд байгаа гэж харж байна. Үүнтэй зэрэгцэн гол экспортын зах зээлүүд дэх ихэнх ган үйлдвэрлэгчид хямд үнэтэй Хятадын гангийн экспортоос үүдэлтэй дарамтанд орсон хүнд нөхцөлд байгаа. Гэхдээ энэ нь бол Вьетнамаас бусдад нь хамааралтай. Учир нь тус улсад үл хөдлөх хөрөнгийн зах зээл эрчимтэй сэргэж байгаатай холбоотой энэ жил гангийн эрэлт нь 10%-аар өсөх төлөвтэй хэвээрээ байгаа. Харин бүгд найрамдах Солонгос улс, Япон болон бүгд найрамдах Энэтхэг улсын дотоодын ган үйлдвэрлэгчид бүгд хүнд цохилт авч байна. Нөгөө төгөөр хэрвээ Америкийн нэгдсэн улс зэсийн импортод тариф тогтоосон тохиолдолд Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд харьцангуй бага нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа. Харин ч тарифын нөлөөгөөр боловсруулах болон цэвэршүүлэх төлбөрийн нөхцөл сайжирснаар Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд ашигтай тусаж болох юм. Учир нь зэсийн хөдрийн нийлүүлэлт Америкийн нэгдсэн улс руу бус Аз руу илүү их хэмжээгээр чиглэгдэх боломжтой болно. Тарифууд хэрэгжиж эхлэмэгц Америкийн нэгдсэн улсын зэсийн премиум үнийн зөрүү дэлхийн бусад зах зээлийнхээс аажмаар багасаад ирнэ.